That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За сайн байцгаана уу. Тэгэхээр энэхүү бичлэгийг хийж байгаа өдөр бол 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод үүсэт буй Трампын бодлогыг эсэргүүцсэн жагсаал за өнөөдөр 4 дахь өдрөө үргэлжилж байна гэсэн үг. За өнгөрсөн баасан гаригийн өглөө Америк нэгдсэн улсын цагаатчлалын албаныхны зүгээс за Лос Анжелес хотод бол 44 иргэнийг бол баривчилсан үйл явдлаас болоод за Америк нэгдсэн улсын Калифорни муж даяар Трампын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бол эд хүчээ авч өрнөд байгаа. За өмнө нь Трампын засаг захиргаа хэд хэдэн удаа иймэрхүү үйл ажиллагаануудыг шийдвэрийн хүрээнд авч хэрэгжүүлж арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн боловч за энэ удаагийнхтай энэ зэрэгцүүлэх хэмжээний за өргөн буюу нийтийг хамарсан бослого жагсаал бол гарч байсан тохиолдол бол хараахан байхгүй. Тус жагсаал буюу энэхүү босолгод оролцож байгаа иргэдийн дийлэнх нь за Мексик гаралтай иргэд за Мексик хүмүүсээс бүрдэж байгаа юм. Лос Анжелес хотын захиргаанаас тэдгээр босогчдыг за цагаачдыг бол хүчээр тараах гэж оролцсон боловч төдийлөн бас амжилтанд хүрээгүй. За гэтэл яг тэр үеэр ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө дур мэдэж үндэсний гвардийн 2000 орчим цэргийг Лос Анжелес хотод эвхэх шийдвэр гаргасан. За үүнээс нь болоод босолгод оролцож байгаа иргэдийн уур бухимдал бүр илүү тэрвэрсэн гэж хэлж болно. За Трампын хувьд тэрээр Калифорни мужийн захирагч бол дэг журам тогтоож чадахгүй байгаа учраас сэрэг орууллаа хэмээн бол мэдэгдэж байгаа юм. За харин тус мужийн амбан захирагч Гэвин Ньюсом Трампыг цэрэг эвхээсэн шийдвэрт бол маш ихээр бухимдаж байгаагаа тэр дороо илэрхийлсэн. За гэхдээ энэ бол зүгээр нэг бас цагаатчлалын гэх мэт асуудлууд яг дангаараа явагдаад байгаа хэрэг бол огтоосоо биш юм. За Калифорни мужийн амбан захирагч нь ардчилсан намаас сонгогдсон нэгэн бөгөөд за Америк нэгдсэн улс дотроо бол маш өндөр нэр хүндтэй байгаа. За энэ ч утгаараа бүр Америк нэгдсэн улсын дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшиж магадгүй за боломжит кандидат гэж үнэлэгдэж байгаа нэг юм. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бол ерөнхийдөө Америк нэгдсэн улсын Калифорни мужид болж буй энэхүү үүмэн самуу за үүний цаана яг ямар улс төр давхар явагдаж байгаа талаар за Америк нэгдсэн улсын дотоодын эрх мэдлийн зөрчилдөөн нь бол тус улсад 1861 онд болсон иргэний дайны үйл явцыг дахин авчрах боломжтой эсэх. За мөн Калифорни муж яг ямар учиртай муж болоод Америк нэгдсэн улсын геополитик, геостратеги, эдийн засагт бүх зүйл сонгуульд хүртэл юм өндөр ач холбогдолтой байдаг талаар за мөн LGBT буюу бэлгийн цөөнх иргэд Калифорни мужид хамгийн олноороо сурчилснаар за тус мужийн улс төрийг хэрхэн өөрсдийн хүслээр удирдан чиглүүлж за улс төрчид мөн тэдний саналыг авахын тулд хэрхэн LGBT-г тус мужид бол эрчимтэйгээр дэмжиж чиглүүлж байгаа талаар гэх мэтээр нэлээд дэлгэрэнгүй сэдвийн хүрээнд бол өнөөдөр ярих болно. Тэгэхээр гол сэдвүүтээ орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага Домч Бор брэндэд танилцуулж байна. За Домч Борын гаргасан 5 тансаг хүнчир зэрэг цувралын шинэ бүтээгдэхүүн болох хошны самартай төрөл маань энэхүү худалдаанд гараад байгаа юм. За энэхүү бүтээгдэхүүн Монгол орны ойгоос хамгийн сайн сортын самрыг ширж сонгон за уламжлалт ангаах ухааныг орчин үеийн технологитой хослуулсан амт үнэрийн хувьд бол үнэхээр ярилтгүй гайхамшигтай бүтээгдэхүүн болсон. За энэхүү бүтээгдэхүүнийг та нэг удаадаа хэрэглэхдээ 37 мл-ээр буюу за эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байгаа юм а. Тэгэхээр өдөр өдрөөр нөхцөл байдал улам ширүүсэж байна. Трамп эхний ээлжинд эвхээсэн 2000 цэргийнхээ араас за нэмж 700 цэргийг эвхэх шийдвэрийг бол дөнгөж өчигдөр гаргалаа. За үүнээс нь болоод Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом болон за Лос Анжелес хотын дарга Карен Басс нар Трампын энэхүү үйлдэлийг бол маш хүчтэйгээр шүүмжилж эхлээд байна. За муж дотооддоо өөрсдөө цагдаагийн хүчээр хяналтанд авах бүрэн боломжтой байхад заавал цэрэг оруулж ирсэнд бол тэд бухимдаж за Трампын засаг захиргааг бол эрх мэдлээ уруулан ашиглаж байна гэж буруутгаж байгаа юм. За уг нь бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч бол аль нэг мужид үндэсний гвардийн цэргийнхнийг оруулах бол за тухайн мужийн амбан захирагчийн хүсэлтээр үндэслэж шийдвэр гаргадаг юм бичигдээгүй хуультай. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч дур мэдэн аль нэг мужид цэрэг оруулсан хамгийн сүүлчийн тохиолдол гэвэл тэртээ 1965 онд Алабама мужийн Селма хотод бол за иргэний эрхийн төлөөх жагсагчид жагсаал хийж байх үеэр тухайн үеийн ерөнхийлөгч байсан за Линдон Джонсон үндэсний гвардийн цэргүүдийг бол за дэг журам сахиулахаар бол оруулж байсан түүхтэй. За тухайн
үе бол Америкийн нэгдсэн улс нөр арьс өнгөний ялгуурсан хуультай ийм цаг үе байсан. За Мартин Лютер Кинг тэргүүтэй нөхдүүд бол иргэний эрх, за шудраг ёсны төлөө тэмцэлдэж хар цагаан арьсд хүмүүс бүгд адил тэгш эрхтэй байх нийгмийн төлөө бол тухайн үе тэмцэж байсан. За энэ ч утгаараа Америкийн нэгдсэн улс төдийгүй дэлхийн нийтийн энэхүү уламжлалт түүх соёлыг одоо үндсэнд нь өөрчлөхийн төлөөх маш өргөн агуулгатай жагсаал тэмцэл болж байсан учраас тухайн үед бол ерөнхийлөгч дур мэдэн цэрэг оруулах шийдвэр гаргаж байсан байх. За тэгвэл энэ удаа харин цагаатчдын эсрэг үйл ажиллагааг эсэргүүцсэн цагаатчдын эсрэг бол одоо цэрэг оруулж байгаа юм. За Трамп анхнаасаа цагаатчдын эсрэг бодлого хэрэгжүүлнэ гэдгийг бол өөрийн мөрийн хөтөлбөр дээрээ бол дурдж байсан. За гэвч Америкийн нэгдсэн улс нь өөрөө цагаатчдаас бүрдсэн улс. За цагаатчид тэр улсыг бол мэдээж анх байгуулж байсан. За харин Трампын үзэж буйгаар цагаан арьс дэргэд бол ерөнхийдөө энэ улсын үндсэн эзэд. За харин Латин болон одоо сүүлд орж ирсэн хар арьснууд болон Азууд бол одоо ерөнхийдөө цагаатчид гэх философик тэрээр бол баримталж байгаа нь шууд харагдаж байгаа юм. За ямар ч тач Трампын энэхүү дураараа цэрэг оруулсан явдлаас болж Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом Трампыг шүүхэд өгөх талаар бол эв тодо зарлалаа. За гэтэл түүний энэхүү мэдэгдлийн хариуд Трамп түүнийг за Америкийн нэгдсэн улсын цагаатчлалын асуудал дээр хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцэж за засгийн газрын эсрэг босон зогссон гэх үндэслэлээр баривчлах саналтай байгаа хэмээн бол шууд мэдэгдлээ. Нэг ёсондоо бол ерөнхийлөгч нь санал зөрүүлсэн мужийн захирагчаа баривчлана гэдээ одоо сүрдүүлчихлээ дөнгөж сая Америкт. За Гэвин Ньюсомыг баривчлах асуудлаар бол хамгийн анх Америкийн нэгдсэн улсын одоо хэв хамгаалалт хариуцсан агентлагийн дарга за Том Хомон гэх хүн энэ талаар бол санал гаргасан. За тэрээр улс их орны эрх ашигын төлөө хийж буй ажиллагаанд саад болсон хэнийг ч болов баривчлах ёстой. За тэр хүн нь мужийн амбан захирагч байсан ч хамаагүй хэмээн бол мэдэгдсэн. За тэгвэл өчигдөр Трамп цагаан ордонд хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ Том Хомны санаа бол гайхалтай санаа байсан. За би түүний оронд байсан бол түүнийг одоо баривчлах байсан хэмээн шууд одоо өдөн хатгсан яриа өгсөн. За мөн мэдээч хэрэг Калифорни муж нь бол Мексиктэй хэв залгаа учраас Мексикээс ирсэн цагаатчид бол хамгийн ихтэй муж юм. За Калифорни мужид Латин гаралтай иргэд бол одоо хүн амынхан 40% бол эзлэж байгаа. За тэдний бараг 80-аас 84% дан ганц Мексик иргэдээс бүрддэг. Нэг ёсондоо бол Калифорни хүн амын одоо цэвэр 33% нь бол зөвхөн Мексик улсаас одоо орж ирсэн цагаач иргэд гэж ойлгож болно. Тэгэхээр Трампын хийж буй энэхүү үйлдэл нь бол дан ганц Мексик иргэдэд чиглэсэн үйлдэл бол болж таарч байгаа юм. За энэ ч утгаараа үүсэт буй нөхцөл байдлын улмаас Мексикийн ерөнхийлөгч за Клаудиа Шейнбаум өчигдөр өөрийн байр суурийг бол цахим орчинд бас илэрхийлээд амжсан. Тэрээр Америкийн нэгдсэн улс дахь Мексикчууд бол сайн сайхан амьдралыг хайж за гэр бүлээ тэжээх гэж яваа энгийн хүмүүс тэд бол октоосоо гэмт хэрэгтнүүд биш гэж өөрсдийн ард иргэд за өөрийн нутгаас Америкт цагаатчилсан иргэдээ бол ингэж өмөрж мэдэгдэл хийсэн юм а. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За та бүхний зарим маань хэдийнэ одоо танил болсон байх. За тэгэхээр хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторгын хууль зүйн товчоонд хандаарай. Гэхдээ Калифорни мужид үүсэт буй энэхүү нөхцөл байдал за мужийн амбан захирагч болон Трампын хооронд үүсэт буй энэхүү маргаан нь за ердийн нэг цагаатчлалын асуудал бус харин цаагаараа нарийн улс төрийн асуудал явагдаж байна уу гэж харагдах бас үндэслэл бол хэд байгаа юм. За юуны өмнө Калифорни муж нь Америкийн нэгдсэн улсын хамгийн том эдийн засагтай хамгийн баян муж. За тус улс нь Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн 15%-ийг буюу за 3.9 триллион долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй. За энэ нь Герман, Британи, Энэтхэг, Япон зэрэг улсуудтай бол зэрэгцэж буй одоо зэрэгцээ шахуу үзүүлэлт юм. За Калифорни муж бол Америкийн нэгдсэн улсын геостратегийн хамгийн чухал бүс нутаг. За Америкийн нэгдсэн улсын мэдээллийн их уурхай гэсэн үг. Тэнд дэлхийд тэргүүлэгч Apple, Google, Meta, Intel, Netflix, Nvidia гэх мэтэр бол асар өндөр технологи инновац бүхий орчин үеийн компаниуд бол байрладаг. За шуудхан хэлэхэд Калифорни муж бол Америкийн нэгдсэн улсын цахиурын хөндөй юм. За мөн Америкийн нэгдсэн улсын үзэл сурталын хамгийн чухал хэрэгсэл буюу за зөөлөн хүчний бүгд бүтэн баг бүх нөөц нь одоо бүхэлдээ шахуул тэнд оршдог. За Калифорнид Америкийн нэгдсэн улсын кино үйлдвэрлэл бол төвлөрөн явж за мөн хөгжмийн одоо хамгийн том компаниуд тус мужаас үйл ажиллагаагаа бол явуулдаг. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт ч гэсэн Калифорни муж нь Америкийн нэгдсэн улсын хамгийн том хүнс үйлдвэрлэгч муж. За энэ ч учраас тэнд Fresno болон одоо Bakersfield зэрэг томоохон хүнсний экспортын компаниуд бол төвлөрөн байрладаг. За мөн Лос Анжелес хотын бомбдууд нь Америкийн нэгдсэн улсын хамгийн том
бомбуудтай тооцогддог. Нэг ёсондоо бол номхон далаагаар бол Аз твтэй одоо нийлдэг учраас Америкийн нэгдсэн улс болон Аз төв хоёрын худалдааны говь Зангилаан өөрийг Калифорни мужид болж таардаг. За түүнчлэн сүүлийн жилүүдэд тэнд одоо нар салхины эрчим хүчний үйлдвэрлэл бас эрчимтэй хөгжиж, за Америкийн нэгдсэн улстай бол тэргүүлдэг болоод байгаа. Үүнтэй зэрэгцээд EV болон Tesla зэрэг компаниуд бол Калифорни төвлөрснөөр за Америкийн нэгдсэн улсын цахилгаан автомашины төв болон бас шинээр бол мэдлэн хувирч байгаа. Нэг ёсондоо бол байгаль дээртэй бодлого тогтвортой бизнесүүд бол сүүлийн жилүүдэд мөн тус мужид бол төвлөрч эхлээд байгаа юм аа. За тэгэхээр Калифорни муж бол ингээ харахаар яалтчгүй Америкийн нэгдсэн улсын хамгийн баян, хамгийн их нөөц потенциалтай муж болох нь бол тун тодорхой харагдаж байна. За гэтэл энэхүү хүчирхэг баян асар чухал мужид бүгд найрамдах нам огтосоо байгуулдаггүй. За 2012 оноос хойш одоо тус мужид өнөөдрийг хүртэл одоо дээд, дунд, анхан шат гээд бүх албан тушаалд бол бүгд найрамдах намаас бүр нэг ч хүн сонгогдоогүй. Хамгийн сүүлд бид бүхний сайн мэддэх жүжигчин за бодибилдингийн од Арнольд Шварценеггер бүгд найрамдах намаас бол тус мужийн амбан захирагчаар 2006 онд бол одоо сонгогдож ажиллаж байсан. За харин ерөнхийлөгчийн сонгуулиудыг авч үзэх юм бол 1988 онд бүгд найрамдах намаас эцэг буш тус мужид ялалт байгуулсан. За түүнээс хойш 33 жилийн турш одоо тасралтгүй ардчилсан нам бол тус мужид ялаж байгаа юм. За хамгийн сүүлийн жишээнүүдийг авч үзэх юм бол 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийг харахад за Калифорни мужид Жо Байден 63.5% санал авч ирсэн бол Трамп дөнгөж 34% санал авч ирсэн. За харин 2016 онд Хиллари Клинтон 61.7% арчсан намаас санал авч ирсэн бол за Трамп бас одоо 31.6% санал авч одоо навс ялагдаж байсан байх жишээтэй. За Калифорни мужаас одоо сонгуул бүрээр одоо 2 сенат сонгогддог. За одоо байгаа 2 сенат нь мөн л одоо хоёулаа ардчилсан намын гишүүд. За мужийн амбан захирагч нь түрүүн хэлсэнчлэн мөн ардчилсан нам. За Конгрессийн төлөөлөгчдийн танхим нь 52 гишүүнтэйгээс 40 орчим нь бас ардчилсан нам. За мужийн хууль тогтоох байгууллагч мөн бүхэлдээ шахуу ардчилсан намаас бүрдсэн. За бүгд найрамдах намынхны хувьд бол одоо Америкийн нэгдсэн улсын уураг тарих энэхүү агуу үндэстний одоо зүрхэн болсон мужид бол одоо тогтмол ялагддаг бөгөөд за энэ мужийг өөрсдийн талд үнэхээр эргүүлж чадах юм бол бүгд найрамдах нам цаашид олон жил одоо улс орон даяар бол ялах. За нэг ядаж одоо ерөнхийлөгчийн сонгуультай тогтмол өөрийн намаас одоо нэр дэвшигчдийг бол ялуулах боломж буюу асар том давуу талыг үүсгэх боломжтой юм. За харин тэнд яагаад ардчилсан нам ялаад байна вэ гэвэл за тус мужийн хүн амын дийлэнх нь бол том хотуудад амьдардаг бөгөөд за тэдгээр том хотууд бүгд шахуу одоо уламжлалт ёсоор либерал үзэлтэй байдаг. За өөрөөр хэлбэл Калифорни мужид амьдардаг цагаачилж ирээд одоо иргэн болсон иргэд залуучууд Испани гаралтай хүн ам бүгд шахуу ардчилсан намыг дэмждэг гэсэн үг. За ардчилсан нам нь бол одоо учир нь илүү байгаль орчны чиглэлд анхаардаг. За хүний эрхийн чиглэлд ажилладаг. За мөн одоо мужийн хүн амын баггүй эсхийг эзэлдэг LGBT буюу одоо бэлгийн цөөнх иргэдийн төлөө одоо хуулийн дагуу маш хүчтэй дуу хоолойгоо өргөдөг учраас за ардчилсан намыг тус мужийн иргэдийн дийлэнх нь бол дэмждэг юм а. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ манай сувгийн зүгээс эрхлэн гаргасан энэхүү XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх ном маань бол худалдаалагдсаар байгаа гэдгээ бол одоо зарлаж байна. За хэрвээ та түүх сонирхдаг бол ховор чамин ном цуглуулдаг бол за мөн манай сувгийг одоо дэмждгээ илэрхийлэхийг хүсдэг бол энэхүү номыг бол худалдаа аваарай гэж хүсье. За номыг хэрхэн захиалах талаар дэлгэрэнгүй мэдээлэл доор сэтгэгдэл хэсэгт бол байршиж байгаа. Тэгэхээр бэлгийн цөөнх буюу одоо LGBT хүмүүсийн хувьд бол Public Policy Institute of California гэх байгууллагын за 2024 онд хийсэн судалгаагаар бол тус мужийн хүн амын 9.1% буюу 2.7 сая гаруй иргэн нь бол одоо LGBT хүмүүс гэж гарсан юм судалгаа байгаа. За нэг ёсондоо бол LGBT хүмүүсийн тоогоороо бол тус мужи нь улсдаа бол тасархаа тэргүүлж байгаа муж юм. За 2.7 сая хүний санал гэдэг бол маш их санал. За харин бүгд найрамдах нам тэр дундаа Трампын засаг захиргааны зүгээс бол аль биесээр 2 хүн хүсийг зөвшөөрнө гэж бол мэдэгдсэн. За эдгээр 2.7 сая хүний санал бол автоматар ардчилсан нам руу шилжиж бол таарч байгаа гэсэн үг. За ингээд харахаар тэнд бүгд найрамдах намд бол орон зай байхгүй бөгөөд Трамп харин ямар нэгэн аргаар бол тус мужид ардчилсан намыг шахаж байгаад ч хамаагүй. За бүгд найрамдах намын дэмжигч массыг бол олонх болгох шаардлага бол түнд гарцаагүй үсэд байгаа юм. За учир нь албан бус их сурвалжуудаар бол хэдийгээр үндсэн хуулиар боломжгүй мэт боловч за Трамп бол дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд буюу одоо 3 дахь удаага ерөнхийлөгчөөр ажиллахын төлөө бол нэр дэвшиж магадгүй бөгөөд за энэ тохиолдолд түүний гол өрсөлдөгч нь Калифорни мужийн амбан захирагч энэхүү Гэвин Ньюсом гэж хүн болж таарч магадгүй байгаа талаар бол мэдээлэл бол хэвлэлүүдээр цацагдаад байгаа.
За Калифорни мужид бол одоо хүн амын хувьд 39.5 сая хүн амтай буюу Америкийн нэгдсэн улсын хамгийн их хүн амтай муж. За Америкийн нэгдсэн улсын нийт хүн амын 12%-ийг эзэлж байгаа юм. За гэхдээ бүгд найрамдах намын хувьд хамгийн аюултай мэдээ бол тус мужид одоо цагаан арьс дэрэгднүүд хэдийнэ олонх биш одоо арай цөөнх болж хувираад байгаа. За Латин гаралтай иргэд бол тус мужийн хүн амын 39-с 40%-ийг эзэлж байгаа бол за цагаан арьс дэргэд буюу бүгд найрамдах намыг дэмжих хамгийн өндөр магадлалтай иргэд бол нийт хүн амын ердөө 34%-ийг бол эзэлж байгаа. За үлдсэнийг нь бол одоо Аз болон Африк гэх мэтээр бусад угсаатай иргэд эзэлдэг. За гэхдээ бусад улсын цагаач гаралтай иргэд ч гэсэн ерөнхийдөө бол бүгд найрамдах намаас илүү ардчилсан намыг дэмжих хандлага давмгаалдаг. За нэгэнт Америкийн нэгдсэн улсын хамгийн их сонгогчтой муж учраас тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд энэхүү мужийн санал бол асар өндөр одоо үр дүн үзүүлж таардаг. За гэтэл энэ мужид нь өөрөө бүгд найрамдах намыг дэмжигч масс болох цагаан арьснууд нь одоо нийгмийн цөөнх шахуу болсон. За цаашдын он жилүүдэд тус мужид бүгд найрамдах нам дахин хизээч бүр хизээч ялахгүй байхын одоо суур үндэс болж таарч байна гэж ойлгож болно. За чухам ийм болохоор одоо Трамп Америкийн нэгдсэн улсын хамгийн баян, хамгийн өндөр ач холбогдолтой тус мужийн цагаачдыг цөөрүүлж за цагаан арьс дэрэгдийг бол эргээд олонх болгохын төлөө ажиллаж байна гэх ийм хардлага бас давхар үүсэт байгаа юм а. За яг нь Калифорни мужийн энэхүү жишээний талаар сая ярьсан чинь Франц улс бол яг өөрөө ирэхгүй бол бодогдож байна. За Франц улсад бол одоо үндэсний үзэлтэй намынхан бол одоо сүүлийн жилүүдэд бол ялалт байгуулахаа болсон. За учир нь Францын нийгэм дотор хүн амынхан дунд бол яг цагаан арьсд унган Франц иргэдийн эзлэх хувь руу за муслим гаралтай буюу одоо Африк ойролт орондоос орж ирсэн цагаач гаралтай иргэдийн хүн амын дотор эзлэх хувь бол асар хүчтэй нэмэгдэж байгаа. За энэ хүн нэмэгдэл цаашид улам бүр ингэж хүчтэй энэ ирчээрээ байсаар байвал магадгүй Францын цагаан арьсд хүн амтай одоо энэ тэнцүү тооны цагаач иргэдтэй улс болж магадгүй ойрын хэдэн жилдээ за ямар ч гэсэн 2050 он гэхэд ийм болж магадгүй гэх судалгаа бол гарсан. За хэрвээ нэгэнт хүн амынхан тал нь одоо шахуу цагаач иргэдээс бүрдэх юм бол тэр улсад бол үндэсний үзэл гэдэг зүйл бол устдаж үгүй болно. За Франц хүмүүс бол Франц улстай бол эзэн байхаа болно гэсэн үг. За Францын ардчилсан сонгуулийг бол одоо цагаач иргэд буюу муслим Африк гаралтай иргэд өөрсдийн хүслээр шинтэж за Францын яг үндсэн уугуул иргэдийн төлөө одоо дуугарсан улс төрийн намууд бол цаашид хизээч ялах боломжгүй ийм нөхцөл байдалд хүрнэ гэсэн үг. За тэгэхээр яг юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл одоо Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид нь бол одоо яг ийм нөхцөл байдалд бол орцоход байгаа учраас за Трамп энэхүү Мексиктэй хил залхаа мужид бол онцгойлон анхаарч таарж байгаа мэтээр бол харагдаад байгаа юм а. За өнөөдрийн дугаар маань ерөнхийдөө энд хүрээд өндөрлөж байна. За дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай.